Би хамтлагаас хамгийн мэдрэмж байна. Жохон дүлээ. Гидэр мөх юм хэрдэнэ гэдэг би гарын хамтлагийн гишүүн байна. Манай авч хоёр Булган аймгийн Орхон сумын хүмүүс. Хоёулаа малчин. Манайхан нүүдэлчин өв соёлоо алдахгүй бол Булган, Сэлэнг, Дорнод, Төв аймаг гэдэг ингэ нүүдэлж амьдардаг. Багасаа л ер нь дуучин болно гэж мөрөөддөг байсан л. Манай эмээ бүр ялангуяа амар их дэмждэг. Хоум студийн нэг ах дээр очивол 20,000-аар нэг Жавхлангийн ямар ч дуу нэг тийм дууны фонограм хийлгэж мэлгээл. Ер нь аавын тал тэр чигээрээ айгүй мондог тулдаг хүмүүстэй. Гэтэ манай аав бол амар гоё тулдаг шүү. Би анх сонсчод ойлжсэн шүү дээ. Нөгөө урлагийн хүмүүс мэдрэмтгий хүмүүс байдаг баг. Манай хамтлаг эхлээд гам бэлэг өсгөө мөнхөө 3 надад санал тавьсан. Тэгээд би баяртайгаар зөвшөөрсөн. Манай хамтлаг ерөнхийдөө бол Latin Music Label гэж ийм байгууллагад орсон. Labelд орсноороо бид эхний уран бүтээл хий гэж цацсан. Клипийг тийм амар хэцүү байдаг гэж бодоагүй. Жүжиглэх шаардна, дуундаа орох байдлыг шаардна. Тэгээд нэлээх төсвөр төвчээр бас шаарддаг юм байлаа. Тэгээд дууг гарахад амар их сандарсан. Яг анхны клипчүүлсэн дуу байсан болохоор хамтлагаараа хамт байжгаад дуугаа сонссон, клип үзсэн. Тэгэхээр бүр бөөнөрөө баярлал. Бараг нүдэнд нөлөөс цэлгэнэ даа. Үтгэж байна гэж бодсон. Үлгэр шиг жаргалтай төгсөн гэж сансан. Дуун дээр ажиллах тал дээр бол намз бах. Та угаасаа дуулж чадна. Тийм учраас мэдрэмжийн сайн гаргаад гэж байгальдаг. Voiced анх ороход чинь би чинь 2 дугаар курсын залуу байлаа. Батган Баярхайг сонгосон. Ягаад тэгэхээр хурд хамтлаг амар мундаг хамтлаг. Манай аав ээж хоёрын сонсдог хамтлаг баг. Аав ээж хоёртой мундаг болж харагдах гад. Тэгээ мундаг хүмүүстэй хамт байгаагаа харагдах гад. Бахархуулах гад Хэмүн Утгаахыг сонгосон. Ямар мундаг хүн бэ гэж хажуунаас нь ингээл харахад юм гэрэл цацарсан л юм багдаг. Тэгэл байзан дээр хийж байгаа үйлдэлүүд бүгд л юм төгс юм шиг. За би заавал юм болно доо. Чи өдөр болгон бараг бас тэгж боддог л. Урлагийн хүн нөгөө олон түмэнтэй хамт байдаг болохоор олон түмэн нүдэн дээр бараг амьдэрдэг юм шиг санагддаг шүү дээ. Би жоохон талд тогтвортой. Бодоодсэн чинь одоо нөгөө ирж байгаа охин маань миний анхны аж байсан биш. Найз охин болгож байгаа хүн амар шоглож моголдог байсан шүү дээ. Өсдөд мэстэл тэгээд ч унгаа. Бид хоёр ирэхэд 3 жил болж байгаа. Тэгээд манай найз охин бол ерөнхийдөө яг манай ээж шиг л байдаг. Тэгээд би аав шигээ тийм мундаг аав байх хүсэж байгаа. Эр хүн бол эр хүн шиг л байх хэрэгтэй гэж аав байнга. Энэ нь бол алддаг залуучууд маш олон байдаг баг. Би ч өөрөө бас алдаж явсан. Нэг хөгшин шиг ярьсан. Ер нь бол хамгийн мундаг хүн гэж би аавыгаа л хэлнэ. Ааваасаа бүх юмыг сурдаг. Мундаг аав болохын тулд эхлээд хүүхдэд төлөвлөсөн байх хэрэгтэй. Одоо угаасаа хүүхд болоход бэлэн байна. Би ер нь бол тийм амьдралыг туулмаар байна гэж бодож байгаа цагтаа хүүхдтэй болоорой л. Нэгэн зорилгоор өөрсдийн түүхийг бүтээхээр би талхаж байна. Миний бие бол манай хамтлаг гэсэн үг. Манай хамтлагийн зорилго бол дэлхийд биш юм аа гэхэд ядаж Азтай юу үнэлэгдсэн хамтлаг болё.